За сайн байна уу? Хөлнгийн мэрэг интернет зөв тавтай байрлал. За өнөөдөр хаштаглийн харилцаан дээр мэрэг хийж чадж байна. Тэр хүн тантай ирээдүгээ одоо төлөвлөж байгаа юу гэсэн юм утгатай. Мэрэг бол хийн. Тийм урьдаа адил 3 сонголттой та сайн харж байгаа. Тэгсэн хаттаа карта сонгороо 1 2 3 гэсэн. Тийм ийм дараалал явна. За ингээд сонголтоо хийж байгаас завсар бол би талархал хэлхийлж бодож байна. Одоо юуны өмнө миний таро одоо бэлтгүүдийг үзэж дэмждэг одоо та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн одоо та бүхний дэмжлэг надад маш урам зориг өгч одоо цаашдаа илүү их сонирхолтой үнцтэй бэлтгүүдийг хийхдээ тийм өгч болдог шүү гэж тийм дамжуулмаар байна. Мөн надад хандив өгсөн мөн одоо таро карт надад судалж авсан хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Мөн одоо та бүхэн миний контентийг үнэлээд ингээд надад хандив өгөөд миний одоо таро картаас хотлож авснаар тэг илүү их надад хийх боломж одоо бүрэлдүүлж өгч байгаа шүү гэж хэлье. Мөн одоо намайг мөн өшөө намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байвал одоо таро карт надаас л худалдаж авч бол тийм худалдаж авч ингэж тусаалах боломжтой. Тийм. За энэ нөгөө миний зарж байгаа таро энэ. Тийм тэгэхээр зэрэг одоогоор 10 ширхэг юм карт үлдсэн байгаа. Тийм. Хэрэг намайг одоо надад ханд өгөх юмсан гэж бодож байгаа хүмүүс юм бол миний энэ картыг авч тусаал. Тийм. Авах юм бол надад маш их тусаалнаа. Тийм намайг тийм дэмжиж байгаа гэсэн үг. Ханд өгсөн үг тийм. За энэ карт одоо 10 ширхэг үлдсэн байгаа. Сонирхож байвал одоо надтай Facebook-ийн чатаар болон Instagram-ийн мессенжерээр бол тийм холбогдож болно шүү. Мөн санал хүсэлт асуух зүйл ч юм уу санал хүсэлт тийм байвал одоо чөлөөтэй бичээрэй. Би бол чадах цэнэгээрээ хариулахыг хичээнэ. За энэ тарот карт нөгөө заах үзэг хүмүүсээ би өмнө нас жоохон зар хийжсэн тийм. Ийм төлхөр хөвгтэй ийм карт байгаа. Тийм сайн харуулах юм бол одоо төлхөр хөвгтэй гэдэг. Анх үзэж байгаа хүмүүст бол их зүгээр гэж магадгүй. Анхлын сонирхож байгаа юм. Дээш харуулсан, доош харуулсан. Тэгээд энд энерги мах бодон бичсэн тийм. Ийм карт надаа одоо 10 ширхэг үлдсэн байгаа. Би 20-ыг авчраад 10-ыг зараад одоо 10 үлдсэн. Одоо хэрэг намайг дэмжих хүсэлтэй хүмүүс юм бол надад тусаалаад энэ картыг надад судалж авах юм бол би хандив гэж ойлгоно. За ингээд би ер нь цаашдаа ер нь ийм би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн одоогийн байдлаар би цаашдаа ингэж ахиж карт ингэж зарахгүй байх гэж бодож байна. Яг энэ юм зарна гэдэг бол ингэж интернетээр ийм карт марч медиум зарна гэдэг миний хийх ажил биш юм шиг байна. Надад ерөөсөө ахгүй. Энэ надад нэг бүр тийм айгу сонин санагдаад ерөөсөө ямар ч хийх хүсэл алга ямар ч гэсэн ингэж 10 үлдсэн маа. Тийм энийг зарчаад тэгээд нахиж юмрхүү жижиг сажиг ийм карт март зарна юм зарыг гэж бол би одоогоор бол бодохгүй байна. Тийм. Надад бас тийм бизнес найманы бас тийм авиасаас байхгүй юм шиг санагдлаа сая. За тэгээ бас нөгөө надад гой санагдахгүй байгаа байхгүй нэг ийм тарот карт гэдэг 1000-аар зардна гэлэн. Тийм тэгэхээр зүгээр ингээд бичлэгээ хийгээ явчихсан л одоо тийм би юм шиг байна. За тэгээд мөн өөрийнхөө одоо надлуу хувийнхаа тийм санал хүсэлтэй надлуу чатаар хинжижүүлээд тийм холбогдож байна шүү. За ингээд одоо тарот мэрэг эхлэе. За ингээд хамгийн ихний энэ хээг сонгосон үний мэрэг эхлэе гэж бодож байна. За нэгдүгээр зургийг нэгдүгээр хээг гэхүүдээ нэг энэ карт шилтэй энэ бол нөгөө юу аягны юм суур Монгол цагаан сараар тийм надад бэлгэн дэрсэн Монголыг очсон мац тийм. За энэ хээг энэ суурийг сонгосон үний эхлэе одоо хайрцагтай харилцаан дээр мэрэгэж за тэр хүний одоо тэр хүн тантай ирээдүгээ төлөвлөж байгаа юу гэсэн юм одоо
бодохдоо мэрэг хийж байгаа. За ингээ бүх картуудаа нэлээд олон карт атсан маа. Бүх картуудаа зэрэг нэгдсэн. За ингээ технээс нь бүгдээр ингэ барьж аваад тайлгаж чадчих байна. За энэ ихний 3 картыг харах юм бол ер нь аль хоёрын байдал гэх юм бол тийм нэлээд сэтгэл хөдлөл ихтэй байх шиг байна. Яг одоогийн байдал гэх юм бол одоо сэтгэл хоёрын хувьд сэтгэл хөдлөл нэлээд өндөр бие биедээ одоо хит наалцсан байдалтай гэхүү тийм бараг л тийм унтсан ч сэрсэн ч юу гэмдэ айгу тийм одоо хит наалцсан гэж хэлэхүү зөр жоо онцгүйгээр хэлэх юм бол одоо жоохон донтолттой гэх юм уу тийм байдалтай тийм сэтгэл хөдлөл нэлээд өндөр энэ харилцаанд тий яг одоогоор тэгээд ингээ харах юм бол ер нь бол энергийн солилцоо одоо хийж байгаа одоо харилцан дурлалцсан гэх юм уу те муу одоо татны харилцаа нэлээд яг одоогийн байдлаар аюух байдаг гэж магадгүй тийм энергийн солилцоо хийдэг гэсэн үг те. За тэгээд тийм тэгсэн мөртлөө яг ямархуу баа мөртлөө сэтгэл зүйн тийм юу гэмдэ ачаал бол байна. Тэрнээс ингээ нэг аюул жоохон тийм хэцүү сэтгэл зүйн хувьд нэг тийм дамтаач юм шиг те ачаалтаа тийм байдлаас ингээд яг одоогоор ингээ гарч чадахгүй байгаа. Тийм магадгүй энэ нэлээд төвшөртэй карт гэж хэлэх үү. Тийм болохоор зэрэг одоо салах ёстой ч муу болохгүй нэг тийм хэцүү ингээ харилцаа. Тэгээд энэ харилцаанаас одоо та хоёроо яг одоогийн байдлаар ингээд салж чадахгүй зууралдах гэх юм эсвэл асуудал тийм байгаа ч гэсэн хин нэг нь явах шийдвэр гаргаж чадахгүй байгаа байдалтай. Ер нь тийм та хоёрын харилцааг одоогийн байдлаар хичнээн юм дотны харилцаатаа мөн тий бие биендээ аяг хавтсан байгаа ч гэсэн яг цаашдаа яахан тодорхойгүй юм байдал өргөлдлээл ингээл яваад байгаа юм шиг те нэг иймэрхүү жоохон сэтгэл зүйн ачаал шаналлтай ийм харилцаа тэгсэн мөртлөө аягүй татна те. За яг одоогийн байдлаар та хоёрын харилцаа нэг иймэрхүү юм гэж тайлээ. За тэгээд за ингээд дараагийн 3 картыг ингээ харах юм бол тий ер нь ал тэр хүн сонголтон дээр гацсан байдалтай байж магадгүй мэн хоёр эмэгтэй дунд тий тийм карта хоёр эмэгтэй дунд яаж чадахгүй гэдэг ч юм уу эсвэл хоёр заавал эмэгтэй ихгүй дэртэн үзчихэл хоёр хүний оронд тий яаж чадахгүй гэдэг ч юм уу тийм сэтгэл ингээд хоёр талд хэлбэлцдэг гэсэн үг. Сэтгэл нь хоёр талд хэлбэлцдэг муу одоо энэ харилцаа болохгүй мэдж байгаа ч гэсэн ингээд одоо болж чадахгүй байгаа тийм тэр хүний сэтгэл тийм. За тийм байж магадгүй. За энэ картыг харах юм бол ер нь бол жоохон энэ харилцаан дээр тэр хүн одоо таны их сэтгэл нь болохоор сэтгэл дотор айгүй таны их сэтгэл нь юу ч мэрэнд айгүй хоёрдмал сэтгэл дотроо нэлийн эргэлзээтэй, хоёрдмал мэдрэмжтэй нэг бол бүр ингээл тантай хайртай юм байна. Нэг бол ингээл холдмоор ингээд хоёр туйлын дунд ингээ айгуу савлж байгаа тэр хүний сэтгэлтэй. За юм байж магадгүй маань амуу одоо нэлээд одоо бодох шаардлагатай юм шиг гарсан байна. Тэгэхээр зэрэг яг яахаа мэдгүй ингээ бодолтой төвчигдсэн тий. Онцсон баста бараг тий. Энэ харилцаанд тэр хүн ингээд бодлоо ингээд яахаа мэдгүй төвчигдсэн сонирн байдалтай одоо тийм тодорхойгүй байдал хөө яах ёстойгоо сайн мэдэхгүй байгаа шийдвэр гаргаж чадахгүй байгаа энэ хүн тийм таны их сэтгэл байгаа боловч нэг тийм төвчигдсэн байдалтай тийм одоо энэ хүнийг сайн харах юм бол одоо сэтгэл дотроо олон зүйл бодож байгаа тий бодож байгаа боловч ингээ бодиттой алхам хийхгүй өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхгүй юм шиг нэг тийм төвчигдсэн байдалтай байна. Нэлээд холын юм бодож яаж чадахгүй юм шиг нэг тиймэрхүү. Тийм таны гэх сэтгэл нэг иймэрхүү маань. За тэгээ ер нь бол тийм энэ харилцаан дээр саад гэхүү тэр нь болохоор зэрэг ер нь бол юу юм бэ л да.
ингээд энэ хоёр хүн карт хараа энэ хоёр хүн ингээд нэг даарал бэрсэн хамт баймаар байдаг даанч нэг байх газар байхгүй жоо орох газар олдохгүй юм шиг. Тэгэхээр зэрэг та хоёрын харилцаанд одоо юу гэдэг хамт байх газаргүй байх мэдрэмж тий одоо хамтдаа тий одоо энэ бүхэн жоохон хэцүү байдлыг хамтдаа цааш даван туулах уу эсвэл ингээд хин нэг нь холдох уу гэдэг нь айгүй том асуудал болсон юм шиг. Тий ер нь бол харилцааны энэ харилцаа нэг тийм найдваргүй эргэлзээ нь бол та хоёрын хайрцагт аягүй саад болж байгаа юм шиг байна. За тэгээ дараагийн карт гэх юм бол бас л нэлээд шаналгадаг картаа зэрэг гарах юм бол тэгэхээр зэрэг ер нь бол энэ харилцаан дээр ямар нэгэн хин нэгний итгэлийг те эвдсэн байдал харилцаа дуусах ёстой байдал хин нэгэн зуралцаар байгаа гэх юм ингээд зон те эсвэл одоо энэ харилцаан дээр ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй боловч хийхгүй байх те тиймэрхүү зүйл аягүй саад болж магадгүй юм байна. Тэгээ ер нь харилцааны асуудлыг шийдэхийн тулд шинэ арга барил, шинэ эхлэл хэрэгтэй ч одоо хин нэг нь өөрчлөлт хийхээс ингээд айгаад тэг ингээд айгу улам золонтой болгоод байгаа юм шиг те. За нэг иймэрхүү саад гэж бодож байна. Тэгээ мөн энэ карт гарах юм бол ингээд цаашаа явах гэж байгаа юм ингээд зогссон маад те. Тэгэхээр зэрэг ер нь нэг дуртай биш ч гэсэн ингээд харилцаанаас явах шаардлагатай мэд санагдах тий. Явмаргүй оловч ингээд харилцаанаас ингээд явахаас аргагүй тий. Тийм байдалтай санагдах. Мөн энэ харилцаанд бол ирээдүйг олж харахгүй байх. Тэгээ энэ харилцаанд ингээд байгаад хамбал төдийлөн тий аз жаргалтай биш ч одоо бүрэн орхиж ингээд зүрхлэхгүй байх тий. Иймэрхүү нэг тийм сэтгэл зүйн нэг тиймэрхүү юмнууд айгүйх энэ харилцаанд айгүй саад болж ийн гэсэн байна. Чиа ямар ч саад нь. За тэгээд ер нь бол танта тэрээдүгээ төлөвлөж байгаа юу гэсэн ийм одоо сэдвтэй мэрэг байгаа. Тэгэхээр эхлээд тэр хүн танд юу хэлмээр байна одоо тий. Үнэхээр сэтгэлээс юу хэлмээр байна гэх юм бол ерөөсөө шийдвэргүй байдал гэнэ танд хэлмээр аа гэх юм бол ер нь бол миний ингээ шийдвэргүй байдал нь одоо чамааг тий чамаагаа гэдэг юм чамааг өвтгөж зовоож байгааг би мэдж байна гэж танд бол тий хэлмээр аа юм байна. Мөн ингээд би одоо сэтгэл зүйн хувьд айгүй ядарч байна бүр ингээ ядарсан сэтгэл зүйн ингээ яхаа мэдгүй ядарч байна тий гэж бас хэлмээр аа юм байна. Ингээ жоохон стресстэй ингээ ядраад байгаа юм байна сэтгэл зүйд энэ харилцаан дээр тий. Мөн энэ хүн танд юу хэлмээр аа гэхээр судбаа гэдэг чинь тав тавилан гэсэн. Ер нь бол ингээ тий амьдралынхаа зөв чиглэлээ тий хаашаа явах уу тий амьдралынхаа зөв чиглэлээ алахын тулд би маш их хичээж байгаа. Тэгээд хувь тавилангаа зөв замд ингээд чиглүүлэхийг тэрмэлцэж байна. Тэгээ аль нь миний хувь тавилан бэ? Хувь тавилан аль нь вэ гэдгээ энэ хүн ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээд хувь тавилан хаашаа вэ гэдэг зөв чигээ би ингээд мэдмээр байна. Яг тандас тийм тэгж хэлмээр ам л одоохондоо мэдэхгүй. Тийм ямар ч хувь тавилангаа олохыг чигээд ингээд явж байна гэж танд хэлмээр ам байна. За ямар ч ясан иймэрхүү зүйл танд сэтгэл дотроо хэлмээр байд юм байна. За тэгээд ингээд одоо энэ сэдвийнхаа гол юу оръё. Үнэхээр тантай цаашд одоо төлөвлөгөө байна уу энэ хүнд те одоо тантай ирээдүгөө үнэхээр төлөвлөж байна уу гэх юм бол карт гэх юм бол ер нь бол энэ хүн ирээдүг одоо харагдчихаа те энэ хүн тантай одоо ирээдүйд хамтдаа төлөвлөх юу гэдэг хамтдаа бас хоёлаа ингэж тэгээ цааш тэгин гэж юм уу төлөвлөх гэхээсээ тэг илүүтэйгээр бүх зүйлийг өөрийнхөө байлгах хүсэлтэй гинэ. Яа ингээд бүр ингээд төлөвсөн барсан байхгүй ч гэсэн ерөөхдөө яг ингээд өөрийнхөө боцноо ингээд байлгах гэдэг тань. Яг ингээд өөрийнхөө бүх зүйлийг өөрийнхөө байх тийм айгуу тийм хүсэлтэй юм байна. Тэгээд дараагийн картнаас ингээ харах юм бол ер нь бол орчин тойрны одоо энэ харилцаан дээр тандаа яга төлөвж ийнө гэх юм бол энэ хүн төлөвлөн гэхээсээ илүү орчин тойрны хүмүүсийн одоо хэл ам ч юм уу те хэл амнаа сайн эсвэл ингээд хүмүүсийн өг хол гэдэг дээр аягүй санаа зовж байгаа юм байна. Мөн одоо
бас нэг хүн байгаа юм шиг байна. Цаана төрөд гэж гарсан те хоёрдмал гэдсэн. Тэр хуучны хүндээ ч юм уу, уртлах харилцаандаа ч юм уу те. Одоо тэр одоо хуучин хүндээ нэлийн санаа зовоод байгаа юм байна. Яах вэ? Яад юм лээ гэдэг ч юм уу те. Тийм тантаа ирээдүйд төлөвлөлнө гэхээс илүүтэйгээр өөрөөр байлгах хүсэлтэй ам уу. Хуучны хүндээ аягүй санаа зовоод байгаа ам уу. Хүн амтны хил амнаас те. Ойр тойрны хүний хил амнаас санаа зовж байгаа ам уу. Одоо тэг ер нь ал тантаа хамтдаа ирээдүг төсөөлж байгаа. Яг тань ингээ байлгамаар байгаа л да. Тийм бүр амар ирээдүг төсөөлж нэг хэлэхээс өөр ингээд байлгамаар байгаа ч гэсэн юу ч болсон одоо одоогийн байдлаа алдахыг өрөөсөө хүсэхгүй байна. Одоо та хоёр ямар байдалтай байгаа яг тэр одоо одоогийн байдлаа те алдахгүйг бол байхыг бол нэлийн илүү чухалчилдаг гэсэн үг юм хүн. Тийм. Бүр ингээ холын ирээдүг гэхээс биш. Одоо ингэсгээл тийм энэ байдлаа алдахгүй ингээл нэг хэсэгт ингээл явжээ гэсэн. Тиймэрхүү байдалтай. Тийм. Тэгээ ер нь аль таныг орхийг те яг одоогоор бодоогүй ч гэсэн одоо харилцааны одоо динамик гэдэг лөө те өөрчлөлтийг бол үндсэн өөрчлөлтийг бол ер нь бол өөрчлөхийг хүсэхгүй гэхүү ер нь бол тийм өөрчлөхөөс болгоомжилж ийж магадгүй мэн тийм аа яг нийлэн болгоомжтой байгаад тарсан мэ тий. За ямар ч байсан юмрхөө. За тэгчээд энэ харилцаан дээр одоо танд одоо сахиусны өнгөрөөдийн мессежийг танд хэрэгтэй мессеж илгээ энэ харилцаанд тий. Одоо танд хэрэг болж магадгүй мессеж stay optimistic. Тэр нь бол тийм энэ харилцаанд одоо сэтгэл хөдлөө хянах гинэ. Сэтгэл хөдлөө хянах тогтвортой байх нь айгүй чухал шүү гинэ. Хит одоо энэ хүнд автах ч юм уу те тэр ингээд сэтгэл хүн өөрийнхөө сэтгэл зүйн юугаа айгүй контролтороо сэтгэл хөдлөө хянаараа гэсэн байна амуу те одоо байгаа харилцаа төр зурих гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. За би ямар ч зоригтой тэгээл чи надад тэг санагдаад байна. Одоо байгаа харилцаа төр зурих гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд те одоо сайн сайхан зүйл ирнэ гэдэгт те итгээрэй гэсэн ийм сахиусны мессеж байна. За тэгээд бас нэг мессеж одоо энэ яг л сахиусны мессеж юм те. Ингээд гараа ингэж аас ингээ орхих гэж юм шиг байна. Тэгэхээр зэрэг энэ харилцаан дээр одоо уучлал, өршөөл, суллах те уучлал, орхих, суллах одоо тэр хүнийг уучлж одоо юу гэдэг энэ хүнийг ингээ гээгээд те амьдралаасаа гээгээд орхиод те орхих нь одоо таны хувьд илүү сайн байж магадгүй шүү гэсэн иймэрхүү тавтаар гарч ийн гэж бодож байна. Тэг ер нь бол энэ хүнтэй болсон те өнгөрсөн болсон юм орхих, сэтгэл хөдлөө өөрийнхөө одоо хэд хэд хүнд хавтаад байгаа сэтгэл хөдлөө тэрнээсээ гарах, чөлөөлөх, сэтгэлээ татах гэдэг ч юм уу те. Энэ танд илүү байх болов гэсэн иймэрхүү зөвлөгөө байна. Тийм. Энэ болохоор японоор ерөөшөө гэдэг нь одоо уучлах, суллах, чөлөөлөх гэсэн юм утгатай байна. За ийм мессеж илгээж байна. Тэгээд мөн бас нэг өөр нэмэлт мессеж гэх юм бол энэ харилцаан дээр та юу хийж чадах вэ гэдэг ч юм уу яавал дээр гэх юм бол таны хувьд одоо сэтгэл зүрхээ 360 градус сэтгэлээ одоо ингэж эргүүлэхтэй шинээр турах энэ харилцааг орхих эсвэл одоо харилцаанд харилцаандаа те төвчээртэй хандах те заавал болохгүй хамыг болохгүй зүтгэх хэрэггүй те тэгэрэй гэсэн юм мессеж байна. За ингээ бүх картуудаа ингээ тайлбарлаж дуслаа. Тэг үнэхээр одоо хоёрын харилцаанд одоо таарад таалагдсан бол үнэхээр энэ картыг сонгосон. Одоо таарад таалагдсан бол тэг лайк дараараа. Тэг үнэхээр таарад одоо намайг дэмжих хүсэлтэй надад одоо комент бичих хүсэлтэй хүмүүс байх юм бол сахиусны нэрийн
ийм хөрхэн далавчтай юм ямар нэгэн тийм далавчтай сэхэс тэнгэр шиг тиймэрхүү имаж байх юм бол тэнд хараараа. Тэгэх юм бол одоо таныг таны сэтгэл чи илүү өршөөлтөө өөрийнхөө сэтгэлийг суллаж зөөлөлсөн тийм байхыг хүсээд тийм сахиусан тэнгэр бас муу одоо таныг ивэл даахыг те одоо бэлэгдээд тийм сахиусан тэнгэрийн эмож алдах юм бол тэнд дараараа тийм эмож алдахгүй бол энжел гэж бичсэн ч болно. Энжел. За тэгэх юм бол нэгдүгээр одоо энэ хээгтэй сонгосон бөгөөд намайг дэмжиж гэж одоо би бол маш их баярлан та өөрийнхөө харилцааг та өөрийнхөө хувьд харилцаагаа илүү сайн сайхнаар тий сайн сайхан болгохыг одоо тийм зөвгнөөд энэ жил юм уу тийм сахиусан тэнгэрийн эмож дараараа гэхдээ заавал дарах ёстой гэж харж байгаа юм шүү. Тийм дарахгүйсэн ч олон тийм надаа одоо тийм комент бичих хүсэлтэй хүмүүс сайхан бол тий тийм талмаар нь дарж олно шүү гэсэн санаагаар хэлж байгаа. За ингээд өндөрлөө одоо энэ үртэл үтсэн сонирхсон бүх хүнтэй маш их баярлалаа ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. За ингээд хоёр дахь картыг сонгосон. Хард гэхүү одоо хээ те. Энэ зургийг сонгосон юм ихтэй. Хоёр дахь сонголт. За тэр хүн тантай ирээдүг ер нь төлөвлөж байна уу гэсэн ийм утгатай хайр сэтгэлийн харилцаан дээр одоо мэрэг хийж байгаа. За ингээд бүх картаа зэрэг нэгдэзээ. За энэ бүх картад гарсан байна гэх эхнээс нь нэгдэзээ юу талиа гэж бодож байна. Энэ харилцаа болохоор зэрэг ер нь бол жоохон эхний тэдэн картуудыг харах юм бол энэ хүн нэлээ одоо юу гэж хэлмэр юм бэ? Манипуляц гэх үү? Эсвэл одоо таныг одоо манипуляц хийх гэдэг гэж юм эсвэл одоо сэтгэл санаа дээр жоохон тоглолт хийгээд иймэрхүү дүр зурагтай ч магадгүй хоёр одоогийн байдал. Тийм энэ хүн энэ хайр сэтгэлийн харилцаан дээр өөрийн мэдрэмжийг ингээ нуугаад тий өөрийн мэдрэмжийг нуугаад сэтгэл санааны хувьд те нэг жоохон таныг удирдах гад оролдож байгаа нэг иймэрхүү байдалтай байна гэж тайлээ. За тэгэхээр дараа нь энэ картыг харах юм бол тий ер нь жоохон одоо айгу бодлоготой хандсан гэж бодож байна. Ер нь айгу бодлоготой нэг тийм ноёргосон хандлага тий өөрийн гэсэн дүрм журмыг ингээ тогтоогоо тэрэндээ ингээ таныг захирагдахыг те одоо би ийм л хүн одоо иймэрэл байна гэдэг ч юм уу те миний үгийг сонсоод минийхаар явуул гэдэг ч юм уу нэг иймэрхүү жоохон тийм ноёргосон хандлага бол байна. За тэгээ дараагийн карт харах юм бол тийм бас л энэ дээр одоо юу гэдэм бэ яг өөрийнхөө удирдлагаар одоо баруун явна, одоо зүүн явна, одоо хоёулаа ингэн, би ингэн гэдэг ч юм уу. Яг л өөрийнхөө ингээд удирдлаганд энэ харилцаа ингээл хаваал одоо жолоог тий өөр хатгцсан. Тий өөрөө энэ харилцаа ингэж тий хөдөлгөх амар хүсэлтэй өөрийнхөө хүслээр тий. Тийм үү одоо юу гэдэг таны одоо орон зай бодлыг нэг жоохон таны орон зай бодлыг жоохон орхитуулсан яг л өөрийнхөө хүслээр өөрийн удирдлагаар ингээд явуулах гэдэг. Яг одоогийн байдал бол нэг юм хийж магадгүй байна. За тэгээд ер нь аль тэр хүний таныг их сэтгэл гэх юм бол тэний нэлээ одоо юу гэж мөрөндөө энэ дээр одоо таныг төр ингээд одоо байлгаж байгаа гэж хэлэх үү? Төр одоо байлгаж байгаа гэх юм уу? Ер нь ингээд яг үндэ бол энэ дараагийн картууд ингээд харах юм бол таныг одоо буулгаж авахыг хүсэлтэй юм шиг байна. Одоо юу гэдэг юм буулгаж авах хүсэлтэй. Тийм. За чиний зөө чинийхээр явъя тийм одоо юм гэдэг ч юм уу те. Тэр хүртэл ингээд таныг одоо буулгаж яг танд сайнны хувьд бол сайн гэж бодож яадаг үл ингээд тэгсэн мөслөө өөрөөр байлгах гэдэг нэг тиймэрхүү дүр зур харагдаад байхгүй энэ картнуудаас тийм таныг одоо буулгаж авах тийм таны ингээд үн цэнийг өрс ойлгохгүй байгаа даа. Ийм бол таныг хандлага байна.
Тэгээд энэ ч гэсэн мөн адилхан те сэлэн барьсан хаан тэгээд одоо сэлэмний хаан тэгэхээр зэрэг тантай айгу тооцоод хандж байгаа өөрийнхөө хүслээр ингээд те одоо ингүүл яг л өөрийнхөө хүслээр ингээд байлах гэдэг. Тэг ер нь бол танд сэтгэлтэй юу яг сэтгэлтэй юм бол ямар ч нэг тийм өөрийн хүсэл жоохон дураараа хүний шинж тэндэг амар харагдаж байна. За тэгээд тийм карт ингээд харах юм бол тэг ер нь бол ингээд харилцаа айгу тэнцвэргүйтэй энэ дээр тэнцвэрийн карт буруу харсан ингээд харилцаа айгу тэнцвэргүй одоо юу гэдэг ямар нэгэн хариуцлагаас зайлсхийх өөрийгөө зөвтгөх шинж амар байгаад байгаа байхгүй. Тийм. Танд яг нэг муугүй сэтгэлийн хувьд л цаагаар яг сайн яадаг л ингээд болгож аана гэдэг болохоор тий. Зүгээр яг л өөрийнхөө югаар л явуулах гэдэг юм л энэ харилцааг. Тийм. Тэгэхээр зэрэг нэг тийм жоохон харилцаа тэнцвэр ямар нэгэн хариуцлагаас болцсон гэж хэлэх өөрийгөө ингээд амар зөвтгөө даа тий. Тийм бол хандлага байна. Тэгээд тэг ер нь аль энэ картыг харахад бас л ингээд одоо юу гэдэг юм үл ойлголцол стресс байгаад байна. Таныг их сэтгэл нь болохоор зэрэг ингээд таныг ангар ойлгохгүй тий. Тэрнээс одоо жоохон стрессдэг ч юм уу тий ингээд өөрөөр байлгах гэдэг ингээд ийм бол хандлага байна. За тэгээд дараагийн 3 карт юу ч гэсэн харъя. Тэг ер нь аль энэ харилцаанд саадан дээр гарч ирнэ гэж бодож байна. Ер нь бол таныг бол хамтрагчаа тий энэ харилцаанд саад гэх юм бол одоо хамтрагчаа хязгаарлах тий эрхчлөөг нь буулгах гэдэг ч юм уу тий одоо хэд одоо нэг тал нь одоо хэд давмгаа эрхэлэх тий нэг тал нь л аягүй дураараа хандаал тий байж нэг тиймэрхүү байдлаар энэ харилцаанд нэлээд одоо саад болж байна. Энэ харилцааг цааш нь аягүй сайн явуулахад тий нэг хэд давмгаа эрхэлэх хамтрагчаа эрхчлөөг нь хязгаарлах булаах ч юм уу тий эсвэл ямар нэгэн байдлаар боож хаах тий тэгээ энэ картыг харах юм бол энэ харилцаанд саад гэх юм бол ер нь бол энэ харилцааг одоо тий явуулж байгаа тэр арга барил нь жоохон буруу гэж байна тий арай өөрөөр явуулах хэвэл энэ харилцааг хэтэрхий ингээд тий одоо буруу арга барилаар харилцаа айгу тий явуулж байна. Тийм магадгүй та хоёрын дунд харилцан арай айгу дутмаг байж магадгүй. Эсвэл ямар нэг юм дээр тайлбар хийх чинь тий. Үгүй ингээд ингэсэн юм аа ингэхүү гэдэг чинь хоорондоо тий би биенийхээ юмыг өөртөө сэтгэл санааг тайлбарлах харилцан арай нэлээд дутмаг байгаас юм болж магадгүй. Нэг тийм саад байна. За тэгээд энэ картыг харах юм бол нэг жоохон сааданд нэг архины нөлөө хийж магадгүй. За арх хамаагүй гэсэн хүмүүс ахын бол сааданд энэ дээр юу тайлбарлах вэ гэхээр зэрэг архиудгүй манайхан гэх юм бол саадан дээр ер нь ал ууж ухаан жоохон дутсан байж магадгүй энэ харилцаанд яах вэ гэдэг нэг тийм ууж ухаан байдаг шүү дээ. Тийм ууж ухаан нэлээд дутсан одоо бодит байдлыг олж харахгүй байгаа байдал тийм өөр боломжийг тийм гарцыг хайхгүй байгаа ийм байдал бол та хоёр харилцаанд саад олж иж магадгүй гэсэн байна. За тэгээ тэр хүн одоо танд юу хэлмээр байна гэдгийг юм. Oracle картаар ингээд татсан маа. Oracle карт гэх одоо 6 карттай. Тэр хүн танд юу хэлмээр байгаа гэх юм бол ер нь бол энэ харилцаа яг юу болчиход байгаа тий. Нөгөө төөрөгдөл гэдэг карт гэхгүй. Тэгээд энэ харилцаа үнэхээр одоо бидний харилцаа ямар шатанда яваад байгааг юу болчиход байгаа ямар байдалтай болчиход байгааг би ерөөсөө ойлгохгүй нэ гэд бүр ингээд талаа базаа тий. Би ерөөсөө юу болоод байгааг ойлгохгүй нэ. Яаж явуулах энэ хүндээ ерөөсөө ойлгохгүй юм шиг байна. Хэрхэн одоо тий энэ харилцааг хитаан болох уу гэдгийг өөрөөр л зүтгээд ам биш үү өөрөж жоохон дураараа тий. Тэгээд тийм аа юм байна. Тэгээд мөн танд хэлмээр бас нэг үг гэх юм бол тэг ер нь миний зүрх сэтгэл айгуу тийм нөгөө эвдэрсэн гэж аахгүй тий харсаар тэгэхээр миний зүрх сэтгэл айгуу нэлээд одоо ингээд юм буснаас нь яахаа мэдэхгүй байна. Гэж ийм зүйлийг танд бас за нэггээр их бол би айгуу энэ харилцаан дээр айгуу ядарч чинь одоо сэтгэл зүйн хувьд те яхаа мэдгүй айгуу ядарч байна гэж танд хэлмээр байгаа юм байна. Амуу бас нэг хэлмээр байгаа үгс нь урд нь яг танаас цухтаад байсан байж магадгүй хариуцлага цухтаад гэж юм уу те. Тэгвэл танд одоо хэлмээр байгаа үгс нь чи би дахиад цухтаамааргүй байна.
За би дахиад тэ ингээд цухтаал ингээд маяглал тэ ингээд баймиргүй байна гэж бол хэлхийг хүсэж байгаа юм байна. За энд танд хэлэх өгсөд юм гаргалаа. За тэ энэ хүн ингээд одоо жинхэнэ одоо тантай ер нь цаашдын төлөвлөгөө байна уу? Тантай ингээд харилцаагаа ер нь төлөвлөж гин үү гэсэн энэ дээр бол хамгийн чухал асуудал дээр татсан маа. Тэгээ тэрэн дээр болохоор юу ч шийдэг үг гинэ. Ингээл болох уу яах уу яа гэм блэ гэл ингээл нэг тийм одоо юу гэдэг нэг годамжин нэг лаа зөвшөглөл явж байгаа юм шиг юу гэдэг энэ харилцаан дээр юу ч ингээд одоо нэг өөр хэлэх юм бол юу ч шийдээгүй боломжтой ач юм шиг үгүй ч юм шиг нэг иймэрхүү байдалтай байна. Одоо нэг төлөвсөн юм алгын ингээд шийдэг байгаа юм байна ингээл яах уу гэлтэй. Тийм байдалтай. Тэгээд энэ хүний одоо цаашдын төлөвлөгөө та байна уу гэсэн чинь уул нь байх шиг байна. Гэхдээ их сонио энэ одоо болохоор зэрэг танаар ингээд тийм магтуулмаар байгаа юм байна энэ хүн. Магтуулмаар ингээд танаас ингээд хүссэн үгээ ингээд танаас сонсмоор байгаа юм байна. Тэг ингээд энэ ингээд тийм Алдсан Баатрын картаац тэгэхээр зэрэг юу одоо тэг муугаараа жоохон хэлэх юм бол тэг сайнаар хэлэх юм бол танаар ингээ магтуулмаар ингээ төссөн ингээ танаас сонсмоор юм ба. Жоох муугаар хэлэх юм бол одоо танаар гуйлах гэдэг гэсэн үг. Гуйлгамаар байгаа. Эсвэл өөрөө таны хувьд ингээ Алдсан Баатар болох хүсэлтэй. Өө надаа буугаад өгсөн. Миний л зүг байсан байгаа зү гэдэг ч юм уу те. Энэ за нэг иймэрхүү бол цаашдын төлөвлөгөөнд нэг иймэрхүү зүйл гарч ирлээ. За нэг өөр нөхцөл тохиолдол сонсож байгаа гэж бодож байна. За тэгээд энийг карт гарах юм бол тийм ингээд нууцаар далдуур яагаад байна тий. Тэгэхээр зэрэг энэ картн дээр энэ хүн цаашдын төлөвлөгөө гэх юм бол ер нь бол харилцаа сайжруулах бол хүсэлтэй. Гэхдээ тэр нь бол танд ерөөс хэлэхгүй байгаа гэдэг юм тийм нууц. Далдуур бүр далдтай цаанаа бол тий үнэхээр энэ харилцаа ингээд сайжруулад өөрийнхөө байхыг хүсдэг гэдэг юм тий. Ямар ч юм далдуур нууцаар цаагаараа бол үнэхээр энэ харилцааг сайжруулахыг хүсдэг. Гэхдээ тий наана яагаад ч юм нэгтэй юу яахгүй нэг л би ойлголцохгүй бол харилцаа гэж бодож байна. За ийм зүйлийг хэлээ. За тэгчээд энэ харилцаан дээр танд хэрэгтэй одоо сахиус нэнгэрүүдийн мессежийг энэ гурван картаар авсан байгаа. Friendship. За тан дээр энэ харилцаан дээр танд одоо хэрэгтэй мессежийг гаргана уу гэсэн чинь энэ карт гарсан. Ингээд айгу найслаад байгаа зү ингээд сайн харах юм бол найзлаад байгаа байхгүй юм. Тэгэхээр зэрэг танд энэ харилцаа дээр ямар сахиус нэнгэрүүдээс ямар мессеж өгч байна гэхээр зэрэг ер нь бол харилцаанд одоо юу гэдэг эв найрамдал дэмжлэг чухал гэдгийг бол айгу тий эв найрамдал тий дэмжлэг чухал гэдгийг бол энэ карт бол сануулж байна. Амуу хэрэг та харилцаанд одоо эргэлзэж байвал тий эхлээд одоо тэр хүнтэйгээ сайн найз шиг юм харилцаад тийм зүгээр нэг юм одоо найзыг хартахгүй тийм. Тэгэхээр энэ хүнтэй одоо яг сайн найз юм шиг харилцуул яасан би хамтдаа хөгжилдөө байх. Тийм одоо энэ харилцаанд хит үр дүнд нь тийм яарахгүйгээр хит одоо яарахгүйгээр энэ харилцааг урагшлуулах юм тийм илүү тэнцүү байж магадгүй шүү гэсэн ийм зөвлөгөөг танд олгож байна. Илүү энэ хүнтэй илүү найзрахыг баялагч юм байна л да. Тийм. Тэгээд аажмаар харилцаагаа аажмаар тий бид урагшлуулаараа эхлээд нэг жоохон найзлага харцсан юм шиг ингээд харцаад үзье гэж юм хөө зөвлөж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд одоо дараагийн картыг харах юм бол энэ нөгөө шизен гэдэг байгалаараа цаанаасаа л гэсэн юм утгатай карта. Тэгэхээр зэрэг энэ картаар сахиус нүгрийн мессеж гэх юм бол ер нь бол харилцааг одоо хүчээр байрах тий хит хянах эсвэл хүснээрээ байлгах гэж одоо зүтгэхийн оронд байгалийн урсгалаар нь явуулах хэрэгтэй гинэ. Тэгээд энэ карс үлж ам санагдсан. Амаа ямар ч харилцаа тий өөрийн гэсэн химнэлтэй хөгжих явцтай байдаг тул одоо энэ харилцаанд хит үр дүнд нь яарах хэрэггүй тий. Ингээд юу ч гэсэн ингээд тий найз чигэн болоод ингээд аажмаар ингээд хөгжөөлөө шүү. Хүн гинт өөрчлөгддөг юм байна л да. Янз бүрийн сорилт туулаад аажмаар тий өөрчлөгдөг. Тэгэхээр зэрэг
Ер нь бол энэ харилцаа бол ямар ч харилцаа өөрийн гэсэн химнэлтэй байдаг. Зарим нь айгүй хурдан сайжирдаг бол зарим нь аажимдаа сайжирдаг тийм. Тэгэхээр зэрэг өөрийн химнэлтэй байдаг, хөгжих явцтай байдаг учраас тийм энэ харилцаанд яарах хэрэггүй шүү. Одоо нэг үгээр хэлэх юм бол хүчлэх хэрэггүй шүү л гэсэн юм хөвтөд зүйл хийж байгаа юм санагдаж байна. За тэгээд одоо бас нэг мессеж танд хэрэгтэй мессеж юм бол энэ харилцаанд. Тийм бас л ингээд нөгөө гентийн юу байхгүй юу? Гентийн карт одоо доош хасцсан гарч байна гэж ер нь сэтгэлээ одоо аажмаар тийм бодит байдалд тийм зохицуулаараа гэсэн юм карт байна. Таны үгээр хэлэх юм бол одоо дотоод сэтгэлээ тогтворжуулж илүү тийм ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй энэ карт аюу зөвлөж ингээ гинтийн гинтл бүх юм гоё ойлгох бол ингэж болохгүй аажмаар тийм дотоод сэтгэлээ тогтворжуулаад илүү ухаалагар шийдвэр гаргах тал дээр сайн бодорой гэсэн юм карт байна. За ингээд одоо тийм бүх картуудад тайлбар дууслаа. Ингээд үнэхээр одоо таны харилцаатаа таарад таалагдсан бол лайк тархаа бити мартаараа. Мөн таалагдаад надад одоо комент бичих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо альмаар нь эмоц дараарай гэж хүсье. Тийм. За эмоц нь юу вэ гэвэл зүгээр юм дээ. Шисэн байглаараа гэдэг аахгүй. Ингээд цаанаасаа л юм аажмарт хоёрын харилцаа ингээд эв зүгээ болоод ингээд цаанаасаа л аягүй ингээд аажмар тий хүчлэхгүйгээр тий одоо харилцаа сайжрахыг тий бэлэгдээд одоо ийм ногоон өнгөтэй эмоц байгалийн тий мод ч юм уу навч ч юм уу тий ногоон өнгөтэй эмоц тий байгалийн эмоц тарах юм бол одоо намайг дэмжиж байгаа бөгөөд та харилцаагаа муу одоо сайнар зөвнж гинөө тий гэсэн гэж ялгаа. Тэгээд заавал дарах ёстой, заавал юмар дараа гэж шашхаа шаарч байгаа юм биш ээ. Тэнд дарах байсан ч болно. За ингээд өндөрлөө үнэхээр. Тэгээ энэ үртэл үдсэн, сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа ангиллал үртэл баяртай. За ингээд урдаар одоо сонголтын хийсвэний мэргийг эхлэе. Одоо энэ хэнд тий татгцсан. 3 дугаар сонголтын мэргийг эхлэе. Хайр туйлын харилцаан дээр тэр хүн тантай ирээдүгээ төлөвлөж байгаа юу гэсэн юм сэдвтэй мэрэг хийж байгаа. За бүх картаа зэрэг нэгээд үзье. Доо. За ингээд эхнээс нь энэхүү картад татгаж гарч ирсэн байна. Эхнээс нь ингээд тарилт эхлэе гэж бодож байна. Тэг ер нь энэ харилцаа эхний энэ картыг ингээд харахад бол ер нь бол нэлээд жоохон тодорхойгүй байх шиг надаа. Нэг тийм ингээд чон ингээд уйлж байгаа үз яахаа мэдгүйгээр ингээд тэрт тавьж юм шиг барал ингээд тийм нэг тийм таарийн харилцаа одоогийн байдлаар хий хоосон айдас ч юм уу эсвэл сэтгэл зовоосон бодлууд тийм яа нэг тийм тодорхойгүй байдал эсвэл таарийн хооронд үл ойлголцол замар цасан одоогийн байдлаар таарийн харилцаа тиймэрхүү байх шиг юм. Энэ картыг харуул тий. Тэгээ ер нь аль тэр хүн танд нэлээд татагддаг байж магадгүй. Тэгээ одоогоор одоо эмэгтэй тал ямар ч байсан эмэгтэй тал нь одоо тал нь илүү их одоо юу гэдэг гоо үзэсгэлэндээ хүчрэхэг гэдэг юм тий. Хүчрэхэг үзэсгэлэндээ өөртөө ихтэй одоо юм байдалтай байгаа гэдэг ч юм уу. Тийм байдал нь одоо тэр хүний сэтгэлийг ихээр хөдлөгдөг танд татагддаг одоо таныг одоо биширдэг юм шигтэй нэг гоё карт байна. За одоогийн байдал нь иймэрхүү. Тэгсэн мөртлөө байдал нэлээд тодорхойгүй. Үл ойлголцсон байдалтай нэг тийм. За нэг иймэрхүү гэдэг ямар ч олон үнсэж болох нь өөртөө нөхцөл байдал хөрөлөө сонсож байгаа. Тэгчээд өмнө карт болохоор зэрэг ер нь аль таарийн харилцаа урт удаан хугацаанд байсан болов уу? Урт удаан хугацааны харилцаа байсан ч юм уу байх. Эсвэл нэлээд доктортой хугацаанд дэр нэгээд одоо байдаг байсан, айгу бодиттой харилцаа байсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл байсан гэж болох юм. За тэгээд дараагийн 3 картыг харах юм бол тэр нь бол тэр хүн таныг сэтгэл ол нэлээд юу хэлмээр юм бэ? Бага ямар ч байсан. Гэхдээ одоо нэлээд айгу шаналгаатай өөрийгөө зөрөөсгөл хайртай гэж бодд юм байна. Өөрөө л зөвхөн зоод одоо таныг нэг намайг зовжоо гэж бодохгүй харилцаанд өөрөө л ингээл ганцаараа ингээл тий
энэ харилцаан дээр айгу өрөөсгөл хайртай болцоод байгаа. Одоо хизээ яах нь мэдэгдэхгүй нэг хайрын шаналлалтай энэ хүн тий. Тандаа нэлийн сайн гэж бодож байна энэ карт бодвол тий. Тэгээд ер нь бол энэ хүн нэлийн сэтгэл зүйн хичнээн ингээд өрөөсгөл хайртай ингээд жоохон шаналж байгаа боловч энэ хүн сэтгэл зүйн бэлтгэлтэй бол байна гэж бодож байна. Жоохон төвчээр заажаа гэж л хүү. Ер нь бол за ингээл байж да гэсэн бодол байна. Тий ингэсгийг л төвчээл байж да. Одоо яаж чадахгүй юм чинь гэдэг ч юм уу. За нэг тэгээд тэр хүн бол таныг бол одоо таны сэтгэл байна уу гэсэн чинь мэдээж байгаа. Амуу одоо таныг одоо маш одоо зөөлөн эмхтэй гэхээс илүүтэйгээр сайн ээж, сайн эхнэр, сайн хүүхдүүдийн ээж гэдэг ч юм уу. Ер нь бол юмд ингээл айгу бодиттой ханддаг айгу тийм чадвартай юм эмхтэй гэж тийм боддог. Тэгээд энэ хайранд бол ямар ч ясан өрсөлдөхтэй хайр гэж бодд тийм ээ. Тийм. Өөрөө энэ харилцааг тийм одоо нэг юмтай өрсөлдөх одоо өөр эрх дүнтэй ч юм уу өөр эмх дүнтэй ч юм ямар ч байсан тийм өрсөлдөгчтэй хайр ингээд тэмцэж байж олох юм хайр гэдэг гэж боддог. Тийм. Тэгээд яаж чадахгүй зааж юм шиг те. За тэгээд дараагийн 3 карт ингээд харах юм бол юу бодогдож байна гэхэлэр зэрэг ер нь ал хязгааргүй нэг тийм хүс. Энэ хүний одоо энэ харилцаанд энэ хүний тийм цадаагүй гэх юм уу? Энэ харилцаан дээр яг ингээд тан дээр ингээд бүр хангалттай бүр аюу гой ингээд яг нэг юм дутаа алдсан одоо могоо шиг ингээд аюу хөцөө явддаг. Ингээд нэг тийм тан дээр ингээд бүр ингээд сэтгэл нь ханамжтай болох тэр хүсэл нь аюу хэн ерөөсөө ханамжтай болж байгаагүй юм шиг тийм. Энэ таны хүсэж байгаа энэ хүсэл энэ юугаа бүр ингээд хангах тэр хүсэл нь ингээд өөрийн нэлээд зовоодаг юм шиг санагдаж байна. Тийм. Тантай харилцаа бүр ингээд бүрэн дурн таныг одоо жоохон одоо юу гэдэг инээдтэйгээр хэлэх юм бол таны ингээд бүрэн амтлаагүй гэх юм үү те. Тэгээ бүр ингээд бүрэн амтлах юмсан гэсэн тэр хүсэл нь өөрийн нэлээд зовоодаг те. Тийм байж болох зөв тиймэрхүү зүйл орж ирлээ те. За тэгээд энэ харилцаанд саад болж байгаа зүйл та өөрөө байж магадгүй. Одоо жишээ нь яг өөрөө гэж хэлэх үү тийм эмэгтэй тал нь гэж магадгүй. Эмэгтэй тал нь нэлээ өөртөө одоо ойртуулдаггүй ч юм уу тийм жоо хүүхэд өөр амьсгалах өөртөө ингэж тэр хүн нэг ойртуулдаггүй. Эмэгтэй талд энэ харилцааны эмэгтэй тал нь өөртөө ойртуулдаггүй тийм нэг өөр амьсгал гаргадаг. Тийм нэг жоохон хүүхэд үг хэлдэг ч юм уу. Скол нэг л ингээл те. Яадаг тийм зүйл байна. Нэг саад амуу одоо энэ картыг харах юм бол ер нь бол энэ харилцаан дээр нэг ямар нэгэн хувирал өөрчлөлтөөс та хоёрын аль нь айдагч байж магадгүй. Ямар ч байсан одоогийн байдал ингээл байгаад хастай гэсэн нэг тиймэрхүү зүйл. Энэ байдал ингээл нэг гинт өөрчлөлт нэг хэцүү болохгүй юм шиг те. Ямар ч байсан одоогийн байдлаа тийм шигдсэн шигдээс нь харилцаанд бас нэлээд саад болдог юм шиг байна. За тэгээд энэ хүн танд хэлмээр авах гэх юм бол тийм ер нь хэлмээр авах юм бол одоо бүх зүйл хитрхи ингээд айгу тийм төвөгтөө хэцүү болсон учраас би ингээд зовтцсон шүү гэдэг ч юм уу те. Эсвэл би ингээд явсан шүү. Бүх зүйл хитрхи хэцүү болсон учраас би явсан гэж танд хэлмээр байгаа юм байна. Муу одоо дахиад ингээд тий дахиад хойноос чинь гүүх ч юм уу те. Хойноос чинь явхад ингээд одоо надад айгу хэцүү байна гэж танд тий. Таны араас ингээд гүйж чадахгүй байхаа гэдэг ч юм эсвэл ингээд хүүхэд надад одоо айгу хэцүү байна гэж танд хэлмээр байгаа юм байна. Муу тийм ер нь бол ийм зүйл тохиолдсонд айгу ингээд харамсаж байна. Эсвэл яг олон үнсэж болоход ийм зүйл ингээд одоо битээр харилцаа тохиолдсонд айгу харамсаж байна гэж хэлмээр хүмүүс байж магадгүй. Муу хоёрдугаарт нь одоо ийм зүйл болоогүй байсан бол уул нь сайн байсансан. Ийм зүйл болоогүй байсан бол сайн байсан юм гэж танд хэлмээр байгаа юм байна л да. Тэр нь болохоор зэрэг цаагаар юу хийх хэлүүлж байгаа юм шиг санагдаж байна гэхлээр зэрэг би чамд
одоо дурлахгүй байх минь явдаа гэж жоохон өөртөө ингээд харамсаад халаалаад байгаа юм шиг яагаад би дурлж байгаа гэдэг байгаа юм шиг нэг иймэрхүү зүйл бол хэлмээр юм шиг байна. Замарч надад өөрт бодогцсон юу хэлж байгаа. За тэгээд энэ харилцаан дээр ер нь одоо яг одоо гол те ер нь тантай цаашдаа энэ хүн төлөвлөгөө байна уу гэдэг асуултан дээр эдгээр картуудаас мессеж авах гэж бодож байна. Тэгээд ер нь бол энэ харилцаа ингээд цааш нь төлөвлөөд ингээд үргэлжлүүлээд ингээд айгу ирээдүйдээ болгоё гэх юм бол энэ цаана хэн нэг нь ингээд золиос авах гэдэг байхгүй. Хэн нэг нь золиос авах гэдэг байна. Энэ харилцаан дээр ямар нэгэн золиос болох хүн бол байна тийм болохоор айгүй хэцүү байна гэж. Тийм байна. Одоо тантаа цаашдаа ингээд төлөвлөлт явах хүсэлтэй даанч ингээд айгүй том золиос гарчих гэдэг байна. Хин нэг нь одоо золионд явчих гээд байгаа юм шиг байна. Тийм учраас ингээд цаашдаа ингээд төлөвлөхөд айгүй хэцүү байгаа юм шиг. Тэгээ ер нь бол энэ хүн энэ нэлээд одоо бодиттой борсортой хүний карта. Тэгэхээр зэрэг энэ хүн энэ харилцаан дээр тийм хариуцлахгүй үйлдэл бол ерөөсөө хиймээргүй байна. Тийм маш хариуцлагатай үйлдэл хийх бол аюу хүсэлтэй. Тэгээ ер нь энэ харилцаанд аюу тийм гомоо хөнгөн зүгээр нэг одоо төр хугацааны одоо харилцаг гэдэг ч юм уу. Ерөөсөө тийм биш тийм. Ерөөсөө энэ харилцаан дээр маш хариуцлагатай хандах хүсэлтэй ам уу. Тийм гомоо юм хийх одоо хүсэлгүй. Тийм гэхдээ ер нь танд айгуу сайн. Тийм болохоор зэрэг ингээд таныг юу гэдэм те энэ асуудал дээр тийм хөнгөн амд хөслөхгүй гомоо юм хийх хөслөхгүй. Тийм болохоор зэрэг ингээд ирээдүг ингээд төлөвлөхөд айгуу хэцүү байгаа байхгүй нөгөө цалиасан дээр гарчих гэдэг болохоор тэгээд ингээд 3 дахь карт ингээд харах юм бол тийм ер нь бол ингээд хоёрын харилцаа түрүүн эхлээл анх гарсан те жоохон яах нь мэдэгдэхгүй те тодорхойгүй үйл ойлголцол гэсэн те. Тэгэхээр зэрэг энэ харилцаа ер нь бол болгоход хэцүү байгаа бодит байдал байгаа юм байна л да. Энэ харилцаа яг ингээд гоё ингээд те ногоон гэрлэр те болгоход аюу хэцүү тийм бодит байдал байгаа юм байна л да. Тэрийг энэ хүн ерөөсөж зөвшөөрч чадахгүй л танд ингээд сэтгэл нь хорогдоод байгаа даа гэсэн үг юм байна л да. Тийм. Тэгээ болгох гэхлээр одоо нэг юм залаас болдог ч юм уу тий. За ямар ч гэсэн ингэж тайлаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол болгоход хэцүү байгаа бодит байдлыг зөвшөөрч чадахгүй байгаа. Мөн таныг өөртөө дургүй болсон байх гэж бас жоохон таны юуг царайг нэлээ юу харддаг гэж магадгүй. Одоо тий надад дургүй болсон бол яатсан бол одоо мартцсан болоо одоо яасан бол гэдэг ч юм ингээл жоохон тий тэгдэг бас тийм болохоор зэрэг арай нэг цааштай юм төлөвлөж чадахгүй те ингээд. За нэг иймэрхүү тийм баг ихэнх шалтгаан дээр гарчих шиг боллоо. За тэгээд энэ харилцаан дээр одоо сахиусны грин мессеж wait гэнэ хүлээ гэсэн байна. Wait юу хэлэх юм бол Тэнгээс хаан диван дээр суугаад те ааж өжөө байж гэж аам шиг. Замарч бас энэ харилцаа одоо сахиусны грин мессеж гэх юм бол одоо өөртөө итгээ 50 байж те 50 байгаа те. Өөртөө итгэлтэй 50 байж те. Зөв зүйлийг те зөв цагтаа дөрнүүлэхийг бол те танд сануулж байгаа юм шиг байна. Тий одоо болдгийн болдгороо л болно гэсэн үг л те. Одоо бүр цаад утгаараа те. Тэгээд ер нь бол хэрэг одоо энэ харилцаанд асуудал байгаа бол шууд хариулт хайхын оронд тэр нөхцөл байдлыг анхааралтай ажиглаад зөв цаг мөчийг хүлээ вэд тэ хүлээ гэсэн ийм мессежийг танд өгч байна. За мөн одоо энэ Япон карта Нагарини Макасеру ер нь урсгалдан тавиал гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр энэ харилцаан дээр та сахиусны нэг мессеж гэх юм бол бас нэг өөр талаас нь мессеж гэх юм бол одоо асуудлыг хүчээр шийдэх гэж бүү хичээгээрээ одоо зөвхөн тийм логикоор бусдээ сэтгэл хөдлөл сүнслэг урсгалаа бас бид анзаараараа гинэ. Толгоор ботхоос илүүтэй бас өөрийн сэтгэл хөдлөл те ер нь л тийм цаг хугацаа нь болсон уу? Цаг хугацаа одоо ямар аа гэдэг цаг хугацаагаа бас тий харах юм байна.
тий асуудлыг хүчээр шийдэх гэж бүх хичээгээр ингээд урсгалаад агараа гэсэн байна. За тэгээ бас нэг одоо зөвлөгөө гэх юм бол King of Cups. Энэ болохоор энэ хүнийг хэлж байгаа юм шиг санагдаж байна. Ямар ч үсэн энэ харилцааны эрэгтэй тал нь гараад ирлээ гэж бодож байна. Эрэгтэй тал нь гарч ирээд ер нь бол Аягны хаан бол маш одоо гүн гүнзгий мэдрэмжтэй айгу тийм боловсон 50 хүн байхгүй. Тэр хүн магадгүй тэмч байж магадгүй эсвэл тийм шээ гэж хүмүүс ахын бол энэ харилцаан дээр одоо сэтгэл хөдлөө тэг хинаараа энэ хайрын харилцаанд дээр болохоор юу гэж хэлмээр бэ? Сэтгэл хөдлөө хэд одоо хяналтгүй байлгахын оронд тэг ухаалгаар удирдахыг аягүй зөвлөж байгаа юм шиг санагдаж байна. Тэг мөн одоо төргийн шийдвэр тэг гаргахын оронд тэг нөхцөл байдлыг ойлгон уян хатан хандараа гэсэн юм мессеж өгч байна. За ингээд бүх картуудаа ингээд тайлбарлалт дуслаа. Ингээд үнэхээр таалагдсан бол тий лайк тарахад тийм мартаарай. Мөн таалагдаад та намайг одоо дэмжиж комент бичих хүсэлтэй хүмүүс их бол тийм дайланд нь эмоц дараараа. Эмоц нь одоо юм аягүй гоё гүн гүнзгий мэдрэмжтэй боловсон 50 хүний юм карт гарсан болохоор зэрэг тийм таны одоо үзэж байгаа энэ хүн маань тийм хүн байхыг бэлэгдээд муу одоо та намайг дэмжиж байгаа бол тийм хаан гэсэн хааны эмоц байх юм бол тийм дараараа асвал хаан гэсэн эмоц олдохгүй байх юм бол king гэдэг англиар бичсэн ч болно тийм. Энэ хэм бол одоо намайг дэмжиж байгаа бод та өөрийнхөө харилцааг тийм гэтээ сайнаар бэлэгдэж гэсэн үг ээ. За ингээд өндөрлөө одоо. Гэхдээ заавал эмоц дарах хэрэгтэй гэж хаш орж байгаа юм биш шүү. Тийм дарахгүйсэн ч ална. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа имжлэг хүртэл. Баяртай. Bye bye.